хүргэе үзэгчтэй та яг өглөө шинхэн инээмсэглэлээр өгсөн гэдэгт би итгэлтэй байна. Жиргээ цэгийн эрэлтэд мэдээ яг одоо Ургус Синемагийн IMAX-аас Балхчавын Чингүнийг найруулсан Аз жаргал нэртэй шинхэн уран бүтээлийг үлгийдэн авахд бэлэн болсон байна. Ингээд шинэ уран бүтээлийнхаа нийтийн үйл ажиллагаан дээрээс танд мэдээлэл хүргэе. Аз жаргал уран сайхны киног Аврора фильм болон Очир Дэнзэн Entertainment хамтран бүтээжээ. Уг киноны продюсераар Mask Production-ы менежер Лавгсүрэн ажилласан бол гол дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Саран Цэцэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Золбоод, жүжигчин Мөнгөн Тулга, Мичид Манар тоглосон байна. Мичид Магийн хувьд тэр бяцхан биенээс гарамгүй их авьяасаар өөрийн дүрийг маш чадварлаг бүтээснээр үе үеийн агуу жүжигчдийн залхамж халааг залгах ирээдүйтэй гэдгээ харуулсан юм а. Та гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүнтэйгээ Аз жаргал Монголын уран сайхны киног үзснээр амьдралын үндсийг мэдэрч Аз жаргал жухам хаана оршдгийг мэдрэх болно гэдгийг кино группийнхан өгүүлж байлаа. Хүмүүс киноны нээлтгээд үнээр Аз жаргал байна. Гоё яа, амар гоё гэдэг найзтай занаагаад үзчихэд яагаад ч яаж явах вэ гэж бодоод гоё гэдэг мэдээж сайхан мэдээлэл нэг гоё мэдрэмжсэн. Киноны хувьд мэдээж энэ нийгэмд өнөөдөр янз бүрийн Facebook-аар, интернетээр, сошиал медиагаар данаар сөрөг янз бүрийн муухай мэдээлэл гардаг те гэр бүлийн салбар гэж байна. Эсвэл гэр бүлийн үнцэн байх болсон юм уу те бүгдөө өнөөдөр нэг хамт ажиллаж байх нэг Facebook-аар бүгдээр ингээд өөр ертөнцид орчдөг те тэр бүгдийг бид нар энэ киногоор үзэн юу гэж амьд хайцаа хүмүүсийн одоо бие биенээ тэмүүлэх тэр хайр тэр аз жаргал мэдээж хүн аз жаргал гэж юу вэ гэж энийгнээс асуухад 99% нь болоод гэр бүл гэж хэлсэн л дээ. За баярлалаа. Өнөөдөр аз жаргал үзэх киноны манайд маш амжилттай Тэнгис IMAX кино чадвар нэглээ. Тэгээд үзсэн үзэгчид маш сэтгэл маш өндөр маш их үйлцгаалаа. Бид үзүүлэх зорилго юу гэхээр амьдралын аз жаргал гэж юу юм бэ? Юу гэдгийг харуулахыг зорьсон. Амьдрал аз жаргалыг биелүүлэх амьдрал байж байгаа аз жаргалтай байлаа гэдгийг харуулахыг зорьлоо. Бас одоо нэг янз бүрийн асуудлууд бас тулгарч байгаа. Тэрийг бас уран сайхны хэлгээр бид хүмүүс бас энэ гол дүрийн охин Мичид Магаар дамжуулж хэлхийг бас их зорилоо. За киног үзсэн чинь ямар кинон гоё болсон байна уу? Гоё. Киног үзчихсэн. За тэгвэл үзэгчтэй чамааг үзэж байгаа хүмүүстээ бүгдтэй хандаад киног үзье гэж гоё уриалаад гоё үг хэлбэ. Манай киногоор үзээрэй. Энэ хорвоо дэлхий дээрх амьтаа бүхэн хайраар тижээгддэг шүү дээ. Тийм болохоор хайр сэтгэлтэй хүн бүхэн аз жаргалтай л гэсэн үг. Таны хувьд аз жаргал гэж яг юу юм бэ? За аз жаргал бол янз бүрийн. Миний хувьд аз жаргал юу гэхээр өнөөдөр бол маш аз жаргалтай байна. Тэгэхэд 3 сарын турш шинэ кино арт түмэндээ гэж тэтгэж зориулж байж зүрх сэтгэлээ ингээд зориулсан. Тэгээд яг өнөөдөр бол маш их аз жаргал. Аз жаргал гэж юу вэ гэдэг олон янз байгаа да. Гэр бүлийн аз жаргал, найз нөхдөний аз жаргал, хамт олонны аз жаргал, олон аз жаргал. Эрэнд бол аз жаргал гэдэг бол намайг төвөөр хүрээж байгаа. Миний ойр дотны бүх хүмүүсийн аз жаргал. Өнөөдөр бол аз жаргал өнөөдөр ямар ч өвчин зүйл мөрөөлийг байж энэ ертөнцийн сайн амьдарч гэр бүлээрээ энэ амьдрал өндөр аз жаргалаар бид амьдрал ирээ бараадаа жаргал зовлонтой ч гэсэн бид өнөөдөр ямар нэгэн дайнд зовлонгүй гэх энэ сайхыг хооронд амьдарч байгаа аз жаргалтай үзэж байна. Гэр бүлийн элэг бүтэн байдал гэдэг бол үнэхээр амьдралын хамгийн том аз жаргал баяр баясгалан байдаг үлээ. Үзэгч та бүхэн хамгийн хайртай дотны хүнтэйгээ ирж аз жаргал нэртэй уран бүтээлийг үзээрэй гэж миний зүгээс зөвлөж байна. Миний хувьд аз жаргал гэдэг бол маш энгийн зүйлээс эхэлдэг гэж боддог. Тиймээс үзэгч та ч гэсэн өглөөг инээмсэглэлээр ухтаж хүн бүрт чадах чинээгээр тусалж байгаарай гэж хүсэж байна. Ингээд жиргээ цэгийн эрэлтэд мэдээтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх хаягаар холбоо бариарай. Бид таны бизнесийг дэмжиж, таны уран бүтээлийг үзэгчдэд хүргэж, танд өргөж шин санааг олоход тусалж
анзаарсан. Сэтгэлдээ би хасан зүудэндээ би санан уйлсан зүрхэндээ би төвсөн сэрүүн бодолдоо би зурсан сэтгэлдээ би хасан амьдрал харин дундаас би Би аз жаргалтай.